Аним үздэг хүмүүс бол цон дээрээ яндарэ гэдэг үгийг дор хаяж нэгээс дээш удаа сонссон байх учиртай. Гэхдээ энэ өмнүүдийн утгыг сайн мэддэг, эсвэл хайлтал мэддэг, бүр эсвэл огт ойлгодог хүмүүс янз янз байгаа байх. Тэгэхээр энэ бичлэг дээр дээрэнүүдийг тайлбарланаа. Дээрэ гэдэг нь өөрөө Япон хэлний дээрэ дээрээс рүү гэдэг үгнээс л гаралтай. Монголоор одоо эрхлэх, нялцганах ч юм уу, ер нь нэг дурлах энтертэй л ойролцоо үгтэй. Хайртай хүнээ хараад дээрэ дээрээс рүү ч гэдэг юм уу, нэг тиймэрхүү утгаар оруулдаг. За эхний дээрэ маань мэдээж аним манга бүрт хамгийн их гардаг нэг хэсэг бараг л эмэгтэй гол дөрүүд болгон энэ дээрээгээр хийгддэг байсан. За мэдээж тэр бол сүн дээрэ байгаа. Гаднаа хүйтэн хүндий их зантай, ааш занг жаймшигтайч, дотроо бол шал ондоо сандрамтгай зөөлөн дөрүүд байдаг. Хэдий нөгөө хүндээ хайртай ч гэсэн гаднаа тэрийг огт харуулдаггүй. Мөн эдгээр дөрүүд бака буюу тэнэг, эсвэл кирай буюу үдсэн ядаж байна гэж хэлэх юм бол тэр нь би чамд хайртай гэсэн үг. What? Яг хөө үзэгч бидний зүгээс бол нөгөө дүртэй хайртай нь бол бүр илтэл байдаг л да. Гэхдээ нөгөө гол дөрүүд нь ч юм уу эсвэл нөгөө хайртай дөрүүд нь мэдээж тэрийг нь ойлгохгүй. Яагаад гэдгийг нь бүүмэд. Дээрээ болгоноос тэгээд нэг жишээ болгоод дуртай дөрүүдээсээ хэлээд явчихъя. Цүн дээрээ дөрүүдээс миний хамгийн таалагддаг дуртай дүр бол Максе Крису байгаа. Цүн дээрээ дөрүүд болохоор ер нь жоохон олон үзээд ахаар ядаргаатай санагдаад эхэлдэг. Гэхдээ Крису бол үнэхээр гоё цүн дээрээ. Ядаргаатай биш цүн дээрээ. Цүн дээрийн дараа орох үс алдартай дээрээ бол ян дээрээ юм аа. Нөгөө хүндээ бүр хит хайртай болдог. Тэрнээсээ болж галзуу үйлдэл үуч хийдэг. Яндараа найз охинтой болох юм бол ер нь хүн бүрийн хүсэж байдаг, чамайг л хайрладаг, чамаас өөр хэн ч хэрэггүй дэм найз охинтой болно гэсэн үг. Харин гэхдээ нэг асуудал нь чамд ойртох гэсэн хүн болгон за түнчлэн чиний өөрийн чинь 8 нас ч гэсэн их барьцгүй нөхцөлд орно гэсэн үг дээ. Ер нь л эвгүй гэхдээ гоё гэхгүй юу. Миний хамгийн дуртай яндараа гэвэл юу нь бол юм да. Ялчгүй яндараа гэдэг ойлголтыг юу нь бол баг алдартай болгосон. За тэгээд цүн дээрээ болон ян дээрийн дараа орох алдартай дээрээ бол күү дээрээ юм аа. Күү гэдэг нь ерөнхийдөө англи хэлний cool буюу тайван дог интертэй ойролцоо үг. Гаднаа нилээд хүйтэн дүү тайван дуу цоотой нэгэн байхч дотроо бол халамжтай мэдрэмжтэй дөрүүд байдаг. Миний хамгийн дуртай күү дээрээ гэх юм бол Чарлот дээр гардаг Томори Нао юм уу да. Дан дээрээ ичимхий дуу цоон начигжих хатуу нөхдүүд бол юм ярих үед нэг сонсоод бол баг юу хийснийг сонсохгүй аяархан ирдэг. Харин дотроо бол зөөлөн дулаан халамжтай дөрүүд байдаг. Хайртай хүндээ бол тун үнэнч маш ихээр харилдагч хэд ичимхий болохоор дотроо л хадгалаад яваад байдаг дөрүүд. Хамгийн тод жишээ гэх юм бол Хината юм да. Миний хамгийн дуртай дан дээрээ ч гэсэн Хината. Багасаа л Нарутод үнэнч байсаар байгаад гэрэлж чаддаг. Тэр last mode дээр гардаг Хината үнэхээр гоё харагддаг. Сүүлд сарны урд үнсэлцээл Наруто дээр тийм хэсэг үзэх бас л эвгүй байсан шүү. Гэхдээ мартагддаггүй гоё хэсэг. За тэгээд нялуунчиг, шулуунчиг дөрүүд бас байна. Тэр дөрүүд болохоор дээрээ дөрүүд. Дээрээ дөрүүд нь гэгээлэг өөдрөг дөрүүд бөгөөд гол онцлог нь хайртай хүндээ шууд гаднаач дотрооч хайр халамжаа үзүүлдэг. Ойлгоход маш хялбар дөрүүд гэсэн үг. Миний дуртай дээрээ дүр гэх юм бол Оно дээрээ юм уу та? Ер нь дээрээ дөрүүд жамар байдаг юм дөө. Ер нь хамгийн түгээмэл хамгийн алдартай дээрэнүүд гэх юм бол эднэр л байна. Цаашаа бүр хідэн арваараач байгаа л та. Яг үгтээ энэ хэдийг мэдж яхад л ер нь баг болчт юм дөө. Яг уу заримаас нь товчхон дурдах юм бол Садо дээрээ гэж байна. Садист маягийн зантай. Хайртай хүнээ зовоож таашаал авдаг ч гэсэн дотроо бол хайртай. Мая дээрээ гэж бас байна. Анхандаа хүйтэн хандаж үзэн яддагч. Хайртай болоод ирэх юм бол тэс өөр болж хувирдаг. Заавал хайр гэлтгүй дайсагнаж байгаад ер нь тэр басамжлал, хүндлэл, нөхөрлөл болж өөрчлөгддөг дөрүүд. Үн дээрээ гэж бас байна. Хэд дуулууртай хайртай хүнийхээ хэлсэн юмыг эсвэл хүндэлдэг хүнийхээ хэлсэн үгийг тууштай дагдаг тийм дөрүүд байна. Үн дээрээс дуртай дүр гэх юм бол яг цэвэр үн дээрээ биш, жоохон холимог үн дээрээ байж магадгүй. Гэхдээ Инорид бол маш дуртай. Яа, бас л Guilty Crown тухайн үедээ од байлаа штэ. Дуу муун бүр янзын. Инорич тэр жилдээ бас л шуугуулж л байлаа. Дэлхийн ертөнц тэр чигээрээ чиний эсрэг байсан ч би чиний талд гэдэг тийм л дүрдээ ирнэ. Үзэгчдийн сэтгэлд хамгийн хүрсэн тэр алдартай хэлсэн үг нь бас байдаг. За тэгэл Ками дээрээ гэж бас байна. Өөрийгөө бурхан мэт үздэг.
химээ дээрээ гэж байна. Өөрийгөө гүнж мэт үздэг. Оожи дээрээ гэж бас байна. Ер нь ханхуу мэт өөрийгөө үздэг гэсэн үг. За тэгэл зөндөө дээрээ байгаа. Гэхдээ эднэр бол нэх тэгж мэдээд ах шаардлагач гардаг юм дөө. Ер нь эхний 5 дээрийг мэдэж байхад л аним үзэхэд ер нь нэлээд хэрэгтэй. За тэгээ та нарын эргэн тойронд байдаг хүмүүс ч гэсэн цүн дээрээ байна уу, ян дээрээ байна уу? Энийг үзээд бас сайн бодож үзээрэй. Ян дээрээ охинтой үерхчвэ хүмүүсээ. Алуулах хэрэг гарна шүү. Гэтэ яг хуу бас дуртай хүмүүс бол дуртай байх л та. Тэгээ зүүн дээрээ охтууд өөрийг чинь нэргүүлээд нөгөөдхөө хэлж чадахгүй чамайг тэнэг мэнийг үзэн яд чинь гэдээвэл мэдхгүй тэгээ төмс царайлаад байваа. Өөр зөндөө олон байгаа ч гэсэн дээрэнүүдийн голчлох төрлүүд бол нэг иймэрхүү. Харин та нар ямар дээрээ хамгийн дуртай вэ? Дуртай дүрээ бас бичээрэй. Тэгээ subscribe дарахаа мартаа.